Өнгөрсөн 7 хоногт Каран нурж Бяцхан 8 төрсгийн эмэрэлтийн эзэн холбогдогчийг буруу мэдээлсэн гэх үндсээр өнөөдөр Remicon компани удирдлагууд мэдээлэл хийсэн байна. Сэтгүүлч Алтан хүү мэдээллийг илэрхийллээ. Өнгөрсөн 7 хоногт баригдуулсан барилгын 2 Каран нурж одоо 2 хүний амьнаас эрсэлсэн ийм эмнэлтэй хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор хэлмэтэлэн байгуулсан. За энэхүү барилга баригдуулж байгаа зүйлсийг сүрчилтүүдийг хангаж байна гэдэг талаар асуудал төрсөн мэдээлэл илтгэж байгаа. За энэхүү мэдээллүүдийг бүртгэж авчихсан. Өөрсдөө хийм явуулж албан байгууллагуудын нэг байгууллагын ашиглаж одоо төлөв хэрэгслийг нь одоо мэдээлэлд төрсчлэн харуулсан байгаа юм а. Инженерийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж исэн Remicon хувьчид компанийн нэр хүндэс санаатаагаар халсан гэсэн мэдээллийг өнөөдөр Remicon хувьчид компани удирдлагуудаас хийж байна. За үүнээс харахад мэдээллийн байгууллагууд ямар нэгэн байдлаар хэрэгслийг мэдээж байгаа бол сэтгүүлчийн ёслол талаас нь анхаарал хандуулж байхыг за тус компани удирдлагуудаас санааж байна. За энэхүү мэдээлэл дээр бол тустай ажлыг хийж байгаа компани хүлээж авч байгаа компани талаар төрслөг гарсан. Тэгээд энэ компани танилцуулга логоны бүхий хот сэргэлттэй машинтай юм үйл ажиллагаа явуулсараад хөндлөнгөөс холбогдлоо Remicon компани нэрийг холбогдуулан ташаа мэдээлэл өгсөн байнамаа. Яг сүүлийн үед ерөнхийдөө барилгын цэцгэлтэй ажил дээр бас саяхан олон цэцгэлтээс 2 аваар гарсан. Хүний амьд эрсдэлтэй холбогдуулаад нийгэм бол анхаарал хандсан одоо нэлээд эргэлж хүлээж авсан юм үед одоо энэ үйл ажиллагаатай холбогдуулан манай компанийн үндийг угаах гэсэн тийм илт хөтөлбөрийн шинж чанартай мэдээлэл өгсөн байнамаа. Үүн дээр бас тодорхой тайлбар хэлэхээр бид нар зөвлөсөн юм байна. Учир нь юу гэвэл ерөнхийдөө манай компани бол мэдээж өнөөдөр Монголд нөхөж байгаа хууль дүрм ажил ажиллагааны журам зааврыг бол өссөн биелүүлж ажиллагааны мэдээж ажилладаг. Түүнээс гадна мэдээж үйл ажиллагаараа нийгэм ажилчдынхаа өмнө одоо полис үүргээ биелүүлж одоо нэг төртэй ажиллаж ирсэн. Гэтэл сүүлийн зарим нэг тийм компани үйлчлэгтэй холбогдлогын асуудлаар компани нэр хүндийг угаах гэсэн мэдээлэлүүд явагдаж байна. Тийм ч бид нар хувьцаа эзэмших хүмүүс компани хамт олон хүмүүс гомдлтойгоо ерөөд нэгдэж тийдлийг шууд гомдлохоор шийдвэр гаргана. Энэ цэнэгээр цацагдсан мэдээлэл нь эргээгээд C1 болон бусад суугуудаар мэдээлэл болж цацагдсан байлээ л дээ. Зөвхөн яг Remicon хувьцат компани гэж дурдаад. За дээрэс нь элбүүлж ерөнхийлөгч бүр гадаад дурддагдаад одоо ерөнхийлөгч одоо манай хувьцаа эзэмшдэг нь одоо буруу мэдээр тайлбарлагдаад за нэг тийм их юм болсон. Одоо тэр бичлэгийг нь бол манайхаас аваад үзэж болно. Зөвхөн барилгын талбайд ажил явагдсан юм бичлэг гарч байна л да. Тэрэн дээр нь болохоор одоос ялгаахгүй сайн хүүхэд авч яадаг тийм тунд хөрөмж ашиглаж байгаа оператор нь буруу ашиглаж байгаа байдлаар харагдаад тэрний нэг бичлэг хийгээд тэрний талаар сурчлага хийх байл. Тэр компани талаар хийж байгаа мөртлөө манай компани нэрийг орж ируулээ. Тэг. Ямар ч бодлого. Тэг юм бол эргээд ярихад бол уушлаараа ташаа мэдээлэл оруулсан байна гэсэн юм ярьж байгаа.